Банк ус санхүүгийн байгууллагууд яг л борооны дараах мөнх шиг зөндөө гараад ирсэн. Олон жил үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэд ерөөсөө өгөөсгөж байгаа юм биш. Тэгэд яагаад ийм зээлдүүлэгч байгууллагууд, банк ус санхүүгийн байгууллагууд их олноор байгаад байна. Манай Монгол улсууд ялангуяа. Гэхдээ яалтчгүй зах зээл нь байгаамаа. Яалтчгүй зээлдэгчд олон байна. Тэгээ мөнгө зээлдэх хүмүүс зөндөө байна. Тэгээ мэдээж олон бизнес яаралтай асуудлуудыг маш хурдан хугацаанд шуурхай найдвартай шийдэж өгж байгаа газрууд бол мэдээж банк ус санхүүгийн байгууллагууд байдаг. Хай, хөрөнгө оруулагч lifelong learner Тэмүүлэн байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хэрв та манай MoneyWise Master channel-ыг subscribe хийгээгүй subscribe хийгээрэй. Орон та бүхэндээ би хэрэгтэй олон гоё контентуудыг бэлдэх болно. Let's talk about money. За, банк ус санхүүгийн байгууллага гэж юу яг юу вэ? За, банк ус санхүүгийн байгууллага гэдэг нь ерөнхийдөө боловсронгуй болсон ломбард гэсэн үг. За, яг зээлийн аппликейшнтэй адилхан маш өндөр хүүтэй, маш өндөр эрсдэлтэй зээлүүдийг хурдан шуурхай гаргадаг газар байдаг. За, тэгээд мэдээж өндөр эрсдэлтэй зээл шийдэж байгаа газар болохоор мэдээж тавигдах шаардлагууд нь өндөр байх учиртай. Тэгээд банк ус санхүүгийн байгууллагаар зээлээ шийдэж байгаа тийм. Ер нь хувийн бизнес тийм хувийн байгууллага янз бүрийн асуудлаа шийдэж байгаа усуд зөндөө байгаа. За, энэ ч гэсэн мэдээж эдийн засаг бичил бизнесүүд те цаашдаа хэрэгтэй. Тэгээд ер нь хэрэгтэй үйлчлэх гэж боддог. За, тэгээд ерөнхийдөө ломбардыг бодвол банк ус санхүүгийн байгууллагууд маань Монголын санхүүгийн зохицуулах хорооны те хуулийн дор явагддаг. Хуулийн дор явагдаж байгаа бизнесийн журмаар явж байгаа тийм байгууллагад байдаг. Тэгээ бас нэг санхүүгийн салбар. За, гэвч яагаад ядуу буурын оронд ийм их банк ус санхүүгийн байгууллага ломбард те одоо зээлийн аппликейшн митийн иймэрхүү зээл олдог байгууллагууд их байдаг юм бэ гэд хараад үзэхээр үнэхээр зах зээл нь байгаамаа. Тэгэхээр тэр зах зээлд яг ийм байгууллага ийм одоо үйлчлэгээр мөнгө олж болдгиймаа гэсэн олон жишээнүүд байдаг. За, тэгээд энийг бас мэдээж буруутгах аргагүй. Тэр хүмүүс мэдээж яг бизнесийн журмаа, зах зээлийн журмаар бизнес хийгээд явж байгаа. За, нөгөө талаас надад таалагддгүй нэг юм юу гэхээр ерөөсөө энэ манай Монгол улсын хувьд ялангуяа маш олон санхүүгийн байгууллага, банк ус санхүүгийн байгууллагууд байгаа. Тэгээд тэрний одоо их захгүй зарц сурталчилгаа, зээл өөр гэдэг имийг ерөөсөө ингэ өдөр тутмын хүний амьдралд байх юм шиг баг амьдралын нэг хэсэг одоо хэвийн зүйл болтол нь тэгж нөлөөлж байгаа асуудал. Надад ерөөсөө таалагддаггүй. Тэгээд энэ тухай та нартай өнөөдөр ярилцъя гэж бодлоо. Ер нь банк ус санхүүгийн байгууллага ямар аюултай юм бэ? За, мэдээж банк ус санхүүгийн байгууллагуудын хувьд тэгээ жижиг бичил зээл аваад тэгээ өөрийнхөө асуудлыг шийдээд үнэхээр тэр одоо зээлсэн мөнгөөрөө хувь хүмч бай, балдан байгуулагч бай, жижиг бичил бизнесч бай, баялаг бүтээгээд нийгэмд хувь нэмрээ оруулаад явж байгаа хүмүүс зөндөө байгаа. За, тэгтээ ихэвчлэн банк ус санхүүгийн байгууллагуудын ломбардны эсвэл бичил зээлний ямар нэгэн зээлийн аппликейшны ихэнх хэрэглэгчд, үйлчлүүлэгчд нь ямар хүмүүс байд юм бэ гэхээр ерөөсөл өдөр тутмын хэрэглээний зээл авдаг, богино хэмжээний өндөр хүүтэй хэрэглээний зээл авдаг хүмүүс байдаг. За, тэгэд яагаад аюултай гэхээр тиймэрхүү хүмүүс зээлийн нөхцөл те дараа нь гарч болох ямар нэгэн эрсдэл тэрийг мэдлгүй шууд зээл авчдаг. Тэрийг мэдлгүй эсвэл тэрийг нь тайлбарлаж өгөхгүйгээр банк ус санхүүгийн байгууллагууд, зээлийн байгууллагууд, ломбардууд, зээлийн аппликейшнүүд зүгээр зээл ингээд өгчдгөө. Тэрийг нь би аюултай гэдэг. За, зээл авахд яг ямар шалгууртай, яг ямар процессор явдаг юм бэ гэдгийг би бас сайн мэдэхгүй. Яг тэр би өөрөө зээл авч үзээгүй юм их байгууллагуудаас. Гэтэ миний төсөөлж байгаагаар бол ерөөсөө 1-3 хоногийн дотор онлайнаар эсвэл утсаар яриад ч юм уу те. Тэгээд нэг хитэн шалгууртай тэгээд тэр шалгуурандаа тэнцчих юм бол ерөөсөө маш хурдан хугацаанд найдвартай зээл гарч болдгоо. Энэ нь аюултай. За, гадны улсуудад яадаг гэхээр ерөөсөө гадны улсууд зээл олгохдоо тухайн байгууллага, тухайн хүнийг background check одоо те маш сайн шалгадаг. Энэ хүн зээлчих одоо чадвар нь хэр байна, орлоготой байна, орлогогүй байна уу, хөрөнгөтэй байна уу, хөрөнгөгүй байна уу. Тэгээ орлоготой бол тэр орлого нь хэр найдвартай орлого байна. Зээлээ тэгээ авсан хугацаанд буцааж төлж чадах нь уу, хүүгээ төлж чадах нь уу, үгүй юу гэдгийг бүгдийг сайн шалгасны эцэст зээл олгодог байгаа. За, тэгэж шалгаад мэдсээр ээж тэр хүн зээлээ төлж чадахгүй байна. 6 сарын дараа төлж чадахгүй байна гэсэн юмыг мэдсээр ээж тэр байгууллага тэр хүнд зээл олгох юм бол за, тэгээд тэр зээлдэгч нь өөрөө дараа нь өрөнд ороо тэр зээлээ буцааж төлж чадахгүй төрөх юм бол тэр байгууллага хуулийн хариуцлага хүлээдэг. За, манай Монгол улсад яадаг гэхээр ерөөсөө л зээл авахд шаардаж байгаа шаардлага нь 18 настай байх хэвээр. Монгол улсын иргэн байх хэвээр. За, орлоготой байх хэвээр. За, тэгээд ямар нэгэн чанаргүй зээлийн одоо тийм санд бүртгүүлгүй байх хэвээр гэсэн тийм шалгууртай. За, зарим нэг байгууллагууд бол яг бас хөрөнгөтэй байх хэвээр, тий, автомашинтай байх хэвээр, байртай байх хэвээр, барьцаан тавих хөрөнгөтэй байх хэвээр гэсэн тийм шалгууртай байдаг юм байлээ.
За тэрнээс гадна зээлийн нөхцөл, зээлийн мэдээлэл те зээлээ төлж чадахгүй бол дараа нь яах вэ? Хууль эрх зүйн талаас ямар ч мэдээлэл байхгүй олоход айгүй хэцүү. Маш нуугдмал тийм мэдээллүүд байдаг. Зарим албан байгууллагууд бол вебсайтн дээр ямар ч тийм мэдээлэл байдгүй зээлийн нөхцөл те алдан яаж тооцохыг, зээлээ төлж чадахгүй бол яахыг, те хувийн хувьд ямар одоо те хариуцлага хүлээх ёстой, ямар одоо хуулийн заалт байдаг, ямар юм тийм юм ерөөсөө мэдээлэл байдаггүй. Тэр нь айгүй аюултай. За энэ мэт жишээнүүдээс ингээд харж үзэхэд ер нь зээлж байгаа одоо зээл авч байгаа иргэний хувьд ч гэсэн зээлдүүлж байгаа тэр банк ус санхүүгийн байгууллага тухайн байгууллагын хувьд ч гэсэн ер нь маш эрсдэлтэй бизнес тий хоёр талтай ч эрсдэлтэй. Нэг нь зээл төлж чадахгүй бол яг хөө нөгөөх нь зээлсэн мөнгө авч чадахгүй бол яг хөө гэдэг маш эрсдэлтэй бизнес. Иймэрхүү асуудлыг ер нь тухайн банк ус санхүүгийн байгууллага ер нь өөрийн нийгмийн хариуцлагын хүрээнд, бизнесийн хариуцлагын хүрээнд, үйлчлүүлж байгаа хариуцлагын хүрээнд жоохон анхаармаар асуудал юм шиг надад санагддаг. За тэгээд миний мэддэгч гэж юу ах вэ те ер нь чамд Европматын гэж бодох хүмүүс байгаа бах. За мэдээж ойлгомжтой. Тэгээд мэдгүй зөндөө хүмүүс бас байдаг. Ямар зээл авж байгаа, ямар нөхцөлтэй, яаж төлөх юм, хизээ төлөх юм, те төлж чадахгүй бол яах юм гэдгийг ерөөсөө мэдгүй. Маш урт хугацаанд гардаг найдвартай зээл болохоор ингээл авчдаг. Тэгээд дараа нь янз бүрийн асуудалд ороо санхүүгийн хүнд байдалд ордог хүмүүс байдаг учраас би энэ тухай яриад байгаамаа. Тэгээд банк санхүүгийн байгууллага гэдэг одоо тэр институт тэр байгууллагыг үүсгэх гээгүй мэдээж зах зээлийн журмаар, бизнесийн журмаар ажиллая гэдээ явж байгаа мэдээж хүмүүс байгаа цаана. За тэгээд одоо ямар гаргалгаа байна, яах вэ гэд бодоод үзэхээр банк санхүүгийн байгууллагуудыг бол бид нар контролдож чадахгүй, тэднийг өөрчилж чадахгүй. Тийм болохоор бид нар юуг өөрчилж чадах вэ гэхээр бид нар өөрсдийгөө яаж зээлгүй амьдрах уу, яаж орлогоо нэмэгдүүлэх үү, яаж те цалингаа цалингийн хооронд амьдрдаг одоо тийм хархны уралдаанаас гарах уу гэдэг гаргалгааг хайх ёстой. За тэгээ насаараа мэдээж цалингаа цалингийн хооронд, өрнөөс өрний хооронд, зээлнээс зээлийн хооронд амьдргааргүй байгаа бол хамгийн дөрөнд үр зээлээ болох хэрэгтэй. Хамгийн дөрөнд үр зээлээ болох нь ямар ач холбогдолтой, яагаад чухал юм бэ гэхээр одоо хувийн санхүүгээ мастерхын тулд мэдээж өргөө байх хэрэгтэй, зээлгүй байх хэрэгтэй, тийм тэгжиж мөнгө ажилуулах мөнгөтэй болно, хадгалах мөнгөтэй болно. Тийм учраас би энэний тухай яриад байгаамаа. Тэгээд хамгийн гол чухал зүйл нь юу гэхээр хамгийн гол нь мөнгөний майндсет тий одоогийнхаа үр зээлийн майндсетээс салах хэрэгтэй, тэрэндээ апдейт хийх хэрэгтэй. Тэгээд яг яаж болох юм бэ? Яг юу их ёстой юм бэ гэхээр миний бодлоор зээл авж байгаа хамгийн том шалтгаан нь ерөөсөө лайфстайл зээл, янз бүрийн жижиг хэрэглээний зээл үүдэг. Тэгээд энэ хэрэглээний зээлийг авахгүй тулд одоо эхний алхам юу байх ёстой гэхээр одоо дараах 3 асуултыг өөрөөсөө асуух шаардлагатай. За нэгдүгürt нь болгонгод мэдээж авсан зээл өрөө яг одоо байгаа авсан зээл өрнүүдээ нэггүй гоё анализ хийгээд гаргах хэрэгтэй. Яг юунд зориулж энэ зээлийг авбоо. Тэгээ яах гэж энэ зээлийг авсан бэ? За хоёрдугаарт нь болгонгод мэдээж үр зээл хийж авсан янз бүрийн юм одоо янз бүрийн бүтээгдэхүүн, янз бүрийн үйлчлэгээ тэд нар миний амьдралд үнэхээр хэрэгтэй байсан уу, үгүй байсан уу гэдгээ бас түншлэгээгээд анализ хийх хэрэгтэй. За тэгээд тэрнээс гадна хэрв тэр зүйл миний амьдралд байхгүй бол гарч болох хамгийн муу үр дагавар нь ямар муу үр дагавар байх вэ гэдгийг бас тооцоолж гаргаж ирэх хэрэгтэй. За тэгээд ерөнхийдөө энэхүү хоёр асуултыг асуусан байхад ерөнхийдөө big picture том зураг нь гараад ирнэ. Ер нь яагаад зээл хийсэн, хэрэгтэй мүү хэрэггүй мүү, юунд зээл хийсэн ингээд. За тэгээд дараа нь яах вэ гэхээр дараагийн алхам нь 3 дугаарт нь болгонгод яг одоноос эхлээд ямар нэгэн үр зээлгүй боллоо гэж бодоход миний амьдралд гарч болох хамгийн одоо эерэг үр дагавар, за хамгийн муу үр дагавар нь юу байх вэ гэдгийг бас тооцоолж гацхах хэрэгтэй. За тэгээд ер нь эдгээр 3 асуултыг өөрөөсөө ер нь ингээд асуугаад одоо хариултыг нь олцсон байхад ерөнхийдөө амьдралын чиг хандаг гараад ирнэ. Миний амьдралд юу чухал, юу чухал биш, би үр зээлтэй амьдрах чадах юм уу, чадахгүй мүү, те? Ер нь үр зээлгүй амьдрахын тулд яах ёстой юм гэдгийг ерөнхийдөө хүн мэдээд эхэлдэг. За тэгээд энэ одоо 3 асуултнаас үр зээлгүй болох, те үр зээлээс салах одоо зам маань эхэлнэ гэсэн үг. За миний бодлоор зээл авч байгаа хүмүүсийн 95% нь зөвхөн цалингаараа зээлгүй амьдрч болно гэсэн бодолтой байдаг. За энэ нь яагаад би тэгж боддог гэхээр бидний зээл аваад зарцуулж байгаа юмнууд ихэнхдээ амьдралд одоо төвчж төсвөрлөж болох үс зүйл зарцуулагдаж байдаг. Учраас 95% нь зээлгүй цалингаараа амьдрч болно гэсэн тийм дүгнэлтэнд би өрөөд байгаа. За тэгээд та бүхэн бас өөр бодолтой байж магадгүй бодлоо комент хэсэгт бичээрэй. Би бүгдийг нь уншина. Тэгээд энэ хүртэл та бүхэндээ хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаараар та бүхэндээ би олон сонирхолтой сэдвүүдийн тухай ярилцах болно. Ингээд түр чао.